Сайн байцгаана уу? Тугис ТV яг байгаагаараа подкастад тавтай морил. За манай яг байгаагаараа подкастын маань үндсэн зорилго юу вэ гэхээр гадаад улсад ажиллаж амьдарч байгаа монгол хүмүүстэйгээ холбогдсон ярилцаж тэднийхээ нийгмийн байдал те одоо тухайн улстай юу хийж яаж амьдарч байна. Монголынхоо болон тухайн улсынхаа ялгаа сонин сайхнаас бас ярилцдаг юм яг байгаагаараа ярилцдаг чөлөөтэй подкаст байдаг. За тэгээд манай урилгыг хүлээж авсан хөөрхөндүүдээ баярлалаа. За эгчийн дүү маань Чех улсаас оролцож байгаа болохоор өөрийгөө сайхан үзэгчдэд танилцуулаарай миний дүү. За, сайн байцгаана уу? Юун төрөнд. За, ийм сайхан подкастнда урьд оролцуулж байгаа төгөөгчдөө маш их баярлалаа. За, би болохоор Чех улсад ажиллаж амьдардаг. Чех улсад ирээд одоогоор багагүй хугацааг өнгөрүүлээд тэгээ явж байгаа нэг эмэгтэй байна. Монголдо миний дүү ямар ажил хийж байв? Ямар мэргэжилтэй вэ юм? За би чинь Монголд болохоор ерөнхийдөө болоос нэлийн хэдийн ажлуудыг хийжсэн. Тэр дундаа ер нь би нөгөө нэг Монгол дахтай харьцангуй нөгөө өсвөр насны охин байсан учраас өөрийнхөө нөгөө нэг хүсэл сонирхлын дагуу ажилладаг гэсэн. Би тухайд ерөнхийдөө нөгөө багасаа л entertainment салбар дуртай, нөгөө ярих дуртай. Гадагшаа төвтэй. Би ч нөгөө нэг орон нутгийн хөөхд Дорногов аймгийн тэгээд Дорногов аймгийн би FM-д ажилладаг байсан. FM-ийн хөтлөгчөөр би нэлээд хэдэн жил өөрийнхөө сонирхлоор ер нь айгүй дуртайгаар өөрийнхөө одоо дуртай зүйлийг хийж FM-ийн хөтлөгчөөр ажилладаг гэсэн. Оо ямар гоё. Наад чи өстой чухал шүү дээ. FM-ийн хөтлөгч гэдэг чинь бас ч гэж өстой нэлээд бас шандас шаарддаг ажил шүү. Бас ер нь цагтаа бол их чинь хий гэж бодож байгаа бас тэр чинь хурд хүч шаардна, хурдан юмыг уншиж, хурдан хариулна. Зүгээр жирийн ярилцлагаас илүү хурд шаарддаг. Авахалж шаарддаг ажил. Тийм, нэлээд авахаар шаардна. Яг хаана юу ярих уу, яах вэ, ийх үү. Тэгээд хамгийн нөгөө нэг FM дээр чинь одоо ерөнхийдөө нөгөө нэг хөтөлбөр хийгээд зараа уншихаас гадна одоо яг хөтлөгч нарын хамгийн их одоо шандас шаарддаг зүйл нь нөгөө өөрийн нэр дээр нэвтрүүлгийг хөтлж авах. Тэр ер нь хамгийн яг сандралтай хэрнээ яг нөгөө нэг даваад гарсны дараа нэг ууж өөх нэг амьсгаа авдаг та тий. Яа, за чадчихлаа. Гэл нэг тийм одоо нэг хөтлөгч хийх явцад одоо нэг нэвтрүүлэг авах нь нэлээд тийм одоо шандас шаардсан. Одоо өсвөр насны охины хувьд бол жоохон хэцүү бөгөөд айгүй тийм одоо чухал зүйл гэсэн. Чиний хийдэг байсан нэвтрүүлэг ямар жанр, ямар нэвтрүүлэг байсан? Нууц ушил сонирхолтой. Тухайд болохоор ер нь яг тийм одоо би ч өсвөр насны охин байсан. Дээрээс нь манай FM чи өөрөө нэг концепттай байгаа шүү дээ. Нөгөө дураараа ингээд нэвтрүүлэг хийж болохгүй. Тухайд яг нэг өглөөний 10 цагаас одоо би 10 гаруй жилийн өмнөөс нэг мартчихжээ. Өглөөний 10 цагаас одоо нэг чөлөөт одоо нэвтрүүлэг аваад одоо та энэ дугаарлаа холбогдоод ерөнхийдөө одоо зүйлсийг одоо өөрийн одоо сонирхолтой одоо миний хөтлж явуулж байгаа одоо сэдвээр үндэслэн ярилцаад тэгээ хин нэгэнд одоо зориулсан чин сэтгэлийн өгөө байвал тэр өгөө зориулж хэлээд тэгээд яг нөгөө нэг тухайн одоо өөрийн сонсох хүсдэг байна уу эсвэл зориулж байгаа хүнийхээ сонсох дуртай дууг байна уу зориулаад одоо тийм дуу захиалах маягийн гэхдээ тэр нь энгийн дуу захиалах биш тийм ярьж байгаа тийм бас нэг тэгээ хөгжөөнд нэвтрүүлэг байсан нэрийг нь би одоо мартчихжээ яана. Би ямар ч хэсэг хөгжөөнд нэвтрүүлэг бас авдаг гэсэн. Яа гоё ингээ утсан чи урлагийн хүүхдээ штэ. Хоёлаа ч тэгвэл бас сайхан сайхан нийлэх юм байна. Тэгээд хоёлаа нөгөө нэг анх танилцаад нөгөө хальт ярилцсан та нөгөө нэг UBS телевизэд нөгөө ажилладаг байсан гэдэг найруулагчаар ажилласан гэдэгжсэн штэ. Тэнгүүд тэр надад амар тотон санагдчихсан байхгүй. Яа тэгвэл би FM-д ажиллаж байх хугацаанд бид нар ч орон нутгийн учраас биднийг хөгжүүлнэ гэд FM-ийн хөтлөгч болон мэдээж бид нар чинь телевизийн харьяа FM байгаа шүү дээ тий. Тэгээд телевизийн одоо зураглагч, найруулагч, одоо сэтгүүлч бид нар одоо UBS дээр очиж бас нэг 7 хоногийн болов ямар нэгтэй сургалт авч исэн одоо танилцах маягаар тэгээ нэг бадгачаатай уулзаад тэгээд нэвтрүүлэгч, сэтгүүлч нартай энэ төр уулзаад энэ төр явж исэн. Тэгээд энэ дээр яг ингээд хоёлаа ингээд ямар гоё юм бэ ингээд цаг хугацаа ч юм уу ямар нэг тийм таймлайн ингээд таарж байгаа юм шиг санагдаад байна. Манай UBS телевиз ер нь ингээд би ч одоо дээр үед байсан л та 2006-аас 9 оны хооронд байсан. Тэр хооронд ингээд байж хахад жишээлбэл би нэг удаа бас нэг өмнө говийн алтан говь телевизийн нэг эрэхтэй
хүн ирээд бас манай UBS дээр би өөрөө өмнө гоё байхгүй. Тэгэхэд манай UBS дээр бас нэг дадлага хийгээд эфир дээр сууж исэн. Тэрийг бол сандаг. Тэгээд маш олон ингээ хүмүүст боломж олгодог. Би гэх чинь ингээд оюутныхаа ширээнээс дадлага хийж байгаа. Тэгээд UBS рүүгээ ер нь ингээд одоо нэг ясандаа гэрэтээр ингэж бас ордог байсан баггүй та үедээ. Тэг чин тэр үед бол UBS жинхлэн гэдэг ажил бол ер нь маш чанга. Ягаад тэгэхээр UBS маань өөрөө босго өндөртэй телевиз намайг одоо тэр ажиллаж явах үед чинь Монголд чи одоогийнх шиг одоо захын хүртэл би телевизтэй болсон сууж явах чинь нэ энэ бол орлоо шүү дээ. Тийм юм байгаагүй маш ховор ингээд ер нь Монголд нэг 4-5 монопол телевизүүд л байлаа шүү дээ. Тэдний нэг маань гэсэн болохоор тэр телевизийн босхыг давж орно гэдэг маань өөрөө их гоё байсан үе яахгүй. Тэгж хаад ингээ манай UBS телевиз бол маш олон хүмүүст боломжийг одоо ч гэсэн олгодог. Тэр маш юм алтан босхтой орсон хүмүүс нь урлагаасаа явж чаддаггүй тийм урлагийн ямар нэгэн салбаруудад ажилдаг маш олон хүмүүсийг ингээд мэрэгчлээ болгож мэрэгжлийнхаа дагуу хоолоо идэх боломжийг нь олгодог. Ястай л нөгөө миний хувьд бол миний одоо амьдралын хамгийн гоё алтан босгуудын нэг бол сургуулийн маань босго одоо манай UBS телевизийн маань босго яалтчгүй мөн. Одоо ч гэсэн миний одоо ингээд сэтгэлийн одоо гүнд ингээд одоо тэр салбартаа тэр талаараа ямар нэг юм хийхин сан ер нь тэр нэг юм яваа л гэдэг угаасаа. Одоо ингээд бид нар чи өөр ажил төрөлөө амьдрал гээл яг өөрсдөө яг чин сэтгэлийн дуртай юм ер нь орхигдуулаад ингээд амьдралын явцад яваад идэм байна. Тэр нь бүрэн өсөн мартагдахгүйгээр гэхдээ сэтгэлийн гүнд нь нэг ингэчхийн сан, тэгчхийн сан гэсэн юм байгаа байхгүй юу? Тэгвэл та өөрийнхөө тэр сэтгэлийн гүний юмыг одоо ингээ подкастаараа бас хийж байгаа нь амар гоё бахархууштай. Тийм айгүй гоё санагдаад байгаа байхгүй юу? Бас би болохоор зүгээр бодоод дуртай зүйл маань, хайртай зүйл маань сэтгэлийн гүнд яваад байдаг. Гэхдээ ерөнхий одоо амьдралынхаа явцдаа ингээл ажиллаад амьдрал ингээл яваад байдаг. Тэгэнгүүт яг дээр ингээ хоёлаа ярилцсан чинь надаа ингээд амар гоё ингээд яг адилхан юмнууд ингээ огтлолцол ингээд гарч ирээд байгаа юм. Ямар гоё гэж бодоод. Гөрхө баярлалаа. Эн чинь нь шүү дээ те чиний өөрийн чинь нөгөө өөхөгдөл ахгүй чи ямар нэг юм бас хүмүүст хүргэхийг хүсэж байгаа. Тэрийг олохдоо их чинь туслана зөвлөнө. За хоёлаа тэр чи ярина. Магадгүй чи манай Туугис ТV-гийн бас нэг ингээ салаа болоод бас ингээд өөрийн гэсэн юмыг бас хийж ч болно. Ягаад гэвэл одоо би Туугис ТV-га маш их өргөжүүлнэ гэж бодож байгаа байхгүй юу? Жишээлбэл одоо ингээд манай Туугис ТV-гийн удахгүй язгуурын дуудлага гэдэг нэртэй дахиад салбар одоо ингээд нэг залуусын булан гэдэг шиг дахиад нэг булан нээж оруулна. Тэрэн дээр шал өөр жанраар орж ирнэ гэх жишээний магадгүй чип хоёрын дундаас ярьж байгаа дахиад нэг өөр ингээд булан нээхгүй гэх газаргүй. Тийм болохоор хоёул гоё ярилцсан заяа. Тэрийг бол ярилцсан тий болохгүй юм байна. Яри. За одоо тэгвэл хоёул одоо цаг дээр ирье. За Чех улсад гихчэндээ нууц биш бол ямар ажил хийж байна? Ер нь амьдрал ямар байна? Ирээд анх ирсэн сэтгэгдэл одоо байгаа сэтгэгдэл ирээд ер нь хэдийн хугацаа өнгөрөв гэдэг цаашаасаа яриач минь дөө. За боллгүй яах вэ? Би одоо ер нь анх удаага одоо ястай нөгөө нэг одоо ингэ дэлгэрүүлж яг одоо ингэ Чехэд амьдарч байгаа хувийн амьдралаа бол ярих гэж юм л да. Ерөнхийдөө бол яг нэг нуудаггүй байсан ч гэсэн ер нь ил бол ярьж байгаагүй юм байна. Би болохоор ер нь Чех улсад 2015 онд иржсэн. Одоо бол 11 жил болцсон байна. Ерөнхийдөө бол нэлээд бага залуу наснда яг иржсэн гэсэн бахна шүү дээ, тийм. Тэгвэл тий анхнаасаа л ер нь одоо Чехэд ирж байгаа ер нь миний бодлоор бол дийлэх монголчууд байхад бүгдээрээ ажлын гэрээгээр ирцгээдэг дийлэнх нь ер нь бол 100-80% таа ч юм уу за бүр 90% таа байж магадгүй тийм. Тэр хүмүүсийн адил би ялгаагүй ажлын гэрээгээр иржсэн. Тэгээ анхнаасаа л ерөнхийдөө үйлдвэрлэлийн ажлын гэрээгээр ирсэн учраас тэрийг нэг үйлдвэртэй ингээ ажилласараа байгаад одоо болохоор ерөнхийдөө одоо ажиллаж байгаа үйлдвэрээ өөрчилсөн болохоос ш ялгаагүй үйлдвэрээ хийж ажиллаж амьдарч байгаа. Гэтэ энэ нь ерөнхийдөө бол яг Монголоор одоо ингээл үйлдвэрлэлийн ажил монголоор яг ингээд утгачлж ярих юм бол хар ажил гэж байгаа боловч ерөнхийдөө бол хүнд зүйл одоо ингээд зовоод шаналаад байх ямар нэгэн миний хувьд гэх юм бол ямар нэгэн одоо тийм тэртэй ч юм уу хүнд тийм нөхцөл байдал бол байдаггүй. Одоогоор бол ерөнхийдөө миний амьдрал маш сайхан, маш тайван, ажил маань маш энгийн. Ерөнхийдөө бол нэг тийм инээсэн аз жаргалтай л одоо гэрэлцэн л бүсгүй яваад идэг гэж би хувьдаа өөрийгөө бодоод идэг шүү дээ.
Тэгээ ерөнхийдөө бол чекдэг ажил амьдрал маань маш сайхан, хэвийн тайван ер нь бол одоо сэтгэл одоо би энэ амьдралдаа бол маш хангалуун амьдарч байгаа гэж хэлэхэд бол болно. Яг зөв. Хүн ер нь ажил бол те ямар ч ажил байж болно, юу ч байж болно. Хамгийн гол нь хийж байгаа ажилласаа цалингаа авч амьдарч байгаа цагт хүн хийж байгаа ажилдаа өөрөө үн цэнийг бий болгох хэрэгтэй. Сэтгэлийн үн цэн. Би энийг хийснээрээ би өнөөдөр цалингаа авч тэр цалин чинь намайг амьдруулж байгаа юм чинь эндээ би яг ингэж кайфтай байх ёстой. Энэ бол миний хувьд стресс биш. Энэ бол миний амьдралын мотор гэдэг утгаараа ажлаа хараад ирэх юм бол хэцүү ажил гэж яахгүй дарамт гэж. Ажил болгоно мэдээж тавих шаардлага байгаа, стандарт байгаа. Ажил болгоно тавигдах энэ чи эрх үүрэг, журам, дүрм гэж байгаа. Энэ Европын орнд ч одоо аль ч улсад ялгаагүй дүрм журамтай л явагддаг юм чинь цаг гэж байгаа. Тэрэндээ дасгах нэг юм сэтгэл зүй байхгүй. Тэгэхээр чиний хувьд бол сэтгэл зүгээ маш гоё дасгаад өөрийгөө бол ингээ маш гоё хөвлөж чаддаг. Мундаг байна. Энд чинь чиний давлаа. Мундаг баяр үргээ. Баярлалаа. Тэгээ мэдээж яг бүх зүйл байнга одоо ингээд дардан сайхан аз жаргалтай байна гэж бол байхгүй л дээ. Мэдээж хэцүү, шандрах зүйл маш их гарч исэн. Тэр болгонд бол мэдээж ингээд өөрийг ингээ хүн мэдж байгаа шүү дээ. За хэцүү зүйл гарч ирлээ. За энийг би хэцүү гэж бодоод би ингээд нураад унчих юм бол тэр чигтээ ингээд тэр одоо нурж унсан газраас ингээд гарч ирж чадахын хувьд бол чадна. Гэхдээ хугацаа ер нь маш их зүйл ингээ орох учраас одоо ямар нэгэн шандрах зүйл байсан ч гэсэн за өнөөдөр юм байлаа гэхэд маргааш гоё байж болно. Тэгээд дээрэс нь ажил дээр хамгийн гол нь ажил хүнд хэцүү зүйл байгаа, харьцахад төвхтэй хэцүү хүмүүс ч байгаа. Гэхдээ тэрийг би өөрөө яаж хүлээж аваад тэр хүнд ямар хариу үйлдэл гаргах нь тэр бүх харилцаа холбоог ингээд одоо өөрчлөх учраас аль болох ингээд мэдээж хүн болгоно I5-ыг харна гэдэг хэцүү. Гэхдээ хүн болгоно I5-ыг харахгүй ч гэсэн би өөрөө эерэг сайхан байгаад өөрөө ингээд хүнтэй харилцаа сайтай байх юм бол хэн ч надад ингээд муухай хандаад ч юм уу ямар нэг ингээд араншин гаргаад байхгүй учраас одоо тухайн одоо хувь хүний одоо юмсыг хүлээж авах одоо тэр сэтгэл зүй хүлээж авах одоо юмыг харах өнцөг гэдэг айгүй чухал байдаг. Тэгэхээр аль болох би юмыг ингээд хийсвэрээр биш чин сэтгэлээсээ ингээд одоо за болчиндоо за энэ хүний өдөр нь муухай байсан байж болно. Тэрэн дээр нь би нэмээд бас хэрэггүй зүгээр өнгөрөх зүйлийг чимээгүй өнгөрөөж болно. Мэдээж өөрийгөө хэлэх үедээ би бас өөрийгөө илэрхийлэх ёстой гэдэг одоо тийм зарчмыг өөр дээрээ баримталж авдаг учраас ямар нэг хэцүү зүйлийг хураагаад амьдралаа хэцүү болгоод байдаггүй ямар одоо төвчих зүйлийг төвчээд хийх ёстой зүйлээ одоо өөрийгөө илэрхийлмээр байгаа үедээ илэрхийлээ явцдаг. Сайн байна. Наач их чухал ахгүй. Яг тэгвэл юм дотроо хурааж болохгүй. Хүн ямарваа нэг юмыг дотроо хураагаад ирвэл тэр маань нөгөө нэг ёстой л нөгөө томорсоор бол болоод харах өнцөг болгон маань тэр өнцгөөс харагддаг байхгүй. Одоо нэгэсэндээ сүүдэр болоод тэр сүүдэр томроод юм болгон сүүдрийн ард харагдаж эхлэхээр чиний бодит ингээд саармагжаад явчихна гэсэн үг байхгүй. Сүүдрийн ороод явчихна гэсэн үг байхгүй. Тэр хүний сүүдрийг чи тэр хүнийхэн сүүдэртэй нь үлдээгээд өөрийнхөө гэрээ өөрийгөө үлдээж чадчихна гэдэг чинь чиний бас юмыг үнэлэх үнэлэмж харах өнцөг чинь өөрөө маш чухал байна. Тэр чинь их чухал. Ер нь ингээ харж байхад үйлдвэрт ажиллаж байгаа маш олон хүмүүс тэр тусмаа олон монголчууд нэг дороо байхаараа зэрэг бас заримдаа ингээд нэгэндээ сайн юм хийх байна. Бас хэцүүн ч бас байгаа. Тэгэхээр саар зүйлж бас байгаа тохиолддог зүйлс зөндөө байгаа. Тэр болгоныг одоо тухайн хүн яаж хүлээж авах нь одоо тухайн хүний зүйл яг болж байгаа учраас мэдээж энэ олон мянган хүмүүс донд янз бүрийн хүн байгаа. Сайн ч хүн, муу ч хүн, одоо эмзэг хүн, эмзэг бус хүн гэдэг янз янзын зүйл байгаа. Тэр дундаас ер нь тэгээд нэг яг ялгарч гарна гэдэг нь бас муухайгаар хэлэгдэх байх л да. Гэхдээ хүн яг нөгөө нэг одоо удаан хугацаанд яг нөгөө нэг одоо юу гэж илэрхийлэх юм бол өөрийгөө одоо зөв явж байгаа гэдгийг одоо би зөв явах ёстой гэж хичээх биш амьдралын явцад ингээд одоо муу зүйлээс хол байгаад муу хүмүүсээс хол байгаад ингээд хичээж ингээд амьдарч ирэх нь одоо ингээд одоо би 11 жилийн туршид ингээд чехэд амьдрахад одоо ингээд
яг ингээ анх би өөрөө ямар жанжин шуумтай хүн байсан, ямар зан гаран шин характертай хүн байсан, миний хүрээлж байгаа найз нөхөд ажлын хамт олон ядаж надад яаж хандж байгаа нь би өөрийгөө би ер нь их дэжгүй хүн юм байна гэдэг мэдрэмжийг би өөрөө биш миний эргэн тойронд хамт одоо надтай харьцаж байгаа одоо гадаад хүмүүс байна, монгол хүмүүс байна. Тэр хүмүүсээс би заримдаа ингээ өөрийгөө ерөнхийдөө нийгэмд ямар одоо байр суурь эзэлдэг одоо зан харан ширнтэй хүн бэ гэдгээ тодорхойлж чаддаг. Ерөнхийдөө заримдаа тийм мэдрэмж төрдөг л тоо. Хаанч авсан ингээд айгүй санаачтай ингээд хаанч авсан ингээд надад бид нар ч мэдээ 100% ойлголцож чадахгүй одоо би чихэд 11 жил амьдарч байгаа гэхэд яг үнэндээ миний хэлний төвшин болов уу? Тэгээд дээрэс нь Чех болон Украин өөр ингээд одоо гадаад ингээ үндэстнгүүтээ ингээ хамт ажиллахад бид нар ихтэй тодорхой хэмжээгээр ойлголцож байгаа юм л да. Тэгвэл зарим хүмүүсээс харахад айгүй ингээ хоорондоо муу харилцаатай байдаг хүмүүс байна. Одоо Чех, Монгол, Украин хүмүүс хоорондоо. Тэнгүүд яагаад ч юм миний ажиллаж байгаа бүх газар ингээд хүмүүс ингээд айгүй гоё харилцаатай байдаг. Одоо тэрийг одоо мэдгүй тэр надаас болж байгаа мó, миний энергиэс болж байгаа мó, яаж байгааг би сайн мэдэхгүй. Гэхдээ л ер нь ингээд хаанч авсан ер нь хүмүүстэй эв зүгөө ололцоод ойлголцоод ингээд явдаг маань одоо миний амьдралд одоо ингээд одоо шантрах зүйлийг ч юм уу ингээд хэцүү зүйлийг баг толооруулдаг байх гэж би бодод байгаа юм. Ястаа сайн байна. Наа чи их чухал байхгүй да. Яагаад тэгэхээр зэрэг нөгөө нэг эерэг хандлагаас эерэг хандлага ирдэг байхгүй. Тийм. Чи ингээд хүмүүстэй хамраас өхөд ч юм уу ингээд нэг харьцах байх юм бол хүмүүс чамтай яг л тэгж харьцна. Хүн чам руу дургуугийн чи хүрхээр юм хийжсэн ч тэгсэж өнгөрөө дараа нь энийгээд эргээ харахад хүн удаа дургуу хөргдгүү л ахгүй да. Тэр тусмаа гадаад хүмүүстэй харьцна гэдэг маань өөрөө нөгөө нэг би монгол хүн штэ. Монгол гэдэг нэр гарна штэ гэдэг утгаараа ч бас ингээд жирийн Монголдо хүнтэй харьцахаас илүү жоох юм өөрөөсөө ухамсар шаарддаг байдаг байхгүй. Чинь ч гэсэн ингээд Германы нийгэмд би бол ингээд үйлчлэгээний ажилтаа одоо ингээд Эдекагийн супермаркетыг худалдагч штэ. Одоогийн тэгээд өдөрт бүр ингээд би заримдаа ингээд нөгөө нэг кассныхаа толооноо харахад 222 хүнд үйлчилсэн байдаг. Ороо хүмүүс юм авч штэ. Тэр олон хүмүүстэй ингээ за сайн байна уу? За дараагийнхан за сайн байна уу? Баярлалаа. Өдрийн сайхан өнгөрүүлээрэй. Энэ бол ингээ нөгөө элементарны яриа юм шиг боловч тэр хүмүүсийн харилцаа хандлага дотор янз янзын хүмүүс орж ирж штэ. Өнөөдөр яг ирсэн хүнтэй яг нөө би сайхан өдрийг сайхан өнгөрүүлээрэй гэд явуулчихад маргааш нь тэр хүн хүчээр инээгээл орж ирдэг байхгүй да. Их жишээний хүмүүсийн харилцаа бидний ингээд нөгөө чиний одоо тэр хүмүүст өгж байгаа сэтгэгдэл чи яах нь хүн чам руу уурламааргүй санагдтал харьцаж байгаа нь чиний хүмүүсийн дунд үнц нь байхгүй. Тэгэхээр зэрэг чи бас өөрөө юм хөөрхөн өөдрөг юм хөнгөн яг бол нөө сэтгэл санаа юм стресс багтаа хөнгөн хүнээс гоё энерги автоматар ялгардаг байхгүй. Тэр гоё мэдрэмж чинь чамайг буцаагаад юм гоё орчинд бүртүүлж чадчихна гэсэн. Тэгэхээр наад их чухал шүү минийд. Баярлаа. Тэгээд чамайг маш ингээд олны дунд маш их цар хүрээнд дунд ингээ өөрийн үн цэнийг бүтээх бүх алхмыг чинь нээж өгдөг юм гоё аахгүй. Угаасаа би чамтай уцаар хоёлаа нөгөө манай нөгөө өсөж байгаагийн маань салгаан дээр чи очсон байсан шүү дээ. Тэгээд харсан чинь нэг хөөхөн хүүхдээсэн. Тэгээд би бүр чамтай хөөе их чинь подкаст хийдээ даанч компьютер хийсэн би чамайг оруулмаар байна гэл тэ. Тэгээд хоёлаа танилцчихсан. Тэгэхэд надаа ингээд анх танилцахад л ер нь чиний ингээд нөгөө хувь хүний чинь юм нэг хөөхөн гэгээлэг юм цайлган бас юм өврөн хүсэл тэмүүлэлтэй тэр хүн чинь надад харагдсан болохоор их чинь чамтай ярилцсан. Ямар гоё юм бэ? Маш их баярлаа. Яг харин тэр ер нь бол яг нэг хүмүүсийн одоо ингээл гоё харилцаа яг тэр яг жинхэнэ амьд харилцаа байгаа байхгүй тий. Тэг амар гоё ингээл хинч одоо магадгүй өөр хүн байсан болвол тэгэл тэр видеокал хоёр ихчийн дунд ингээл болоод ингээл өнгөрч ингээл болт байсан шүү дээ. Тэнгүүд нэг гоё тэг цаанаас ингээд хүмүүсийн ингээд таарах энерги гэж авра гэдэг зүйл бас байна. Би тэр зүйлнийг итгэдэггүй ч гэсэн ерөнхийдөө хүмүүсийн энерги гэдэг би аягүй чухалчилж үздэг. Одоо ингээ энергиний таарах хүн гэж байдаг, таарахгүй хүн гэж байдаг. Яриа ингээд одоо явдаг хүмүүс гэж байдаг, бас яриа явдаггүй хүмүүс гэж аягүй олон төрлийн ингээд хүмүүсүүд байдаг шүү дээ. Тэгэнгүүт ингээд хоёулаа зүгээр ингээд анх удаага хизээж хэнийг ч мэдгүй те. Зүгээр их ч уцаар юу ундрахыг ч ингээд
Утаар видео кол хийж яхад нь хажуунаас нь мэдлэлд орж ирээл цаашаа ингээ хоёулаа ингээл ерөөсөө ингээд хоёулагийн төрөл болохоор экстроверт гадагшаага төрлийн хүмүүс. Тэгэнгүүтээ дээрэс нь өөрсдийнх нь тийм таарад байгаа тийм нэг тарамж бас байгаад байгаа байхгүй юу цаана. Таталцлын хуйлаа шүү дээ. Энерги тий яг тий. Чиний энерги ауро, миний ауро ингээд нөгөө гоё ингэж таталцаж орж ирж байгаа байхгүй. Ягаад тэгэхээр би чамайг гоё өнцгөр харж байгаа шиг чи бас хүмүүсийг гоё өнцгөр харж чадчихна. Тэр хүнийг нөгөө харах өнцөг, ярих өнцөг яг ингээд үзэх бодол гэдэг маань ингээд гоё энерги тэр чинь хэрэгтээс гарч байгаа аура байхгүй нэг ясандаа. Тэгээ энергийн таталцал нь яг ингэж гоё таарж орж ирж байгаа байхгүй. За одоо гоё нийгмийнхаа тухай ярья. За Монголд ингээд амьдарч агаад Чехад ирээд амьдрахад эхлээд ингээ хувийн амьдрал орон зайгаа солиод ирэхэд эхлээд ингээ үйлдвэрт ажиллаж эхлэхээс эхлүүлээд ер нь бас хүндрэлүүд байсан л ээж таараа. За тэр үеийг ер нь яаж давж яв? Ер нь бас тэр үеийн хүндрэлүүд чамд ер нь бас ямар санагдчихсэн? Монгол руугаа буцмаар санагдчихсэн үе гарч ирсэн. Тэр ер нь бол мэдээж гарч исэн. За би ч одоо анх бодлоо ингээ 11 жилийн өмнө ерөнхийдөө нэлээд жоохон байхдаа ингээл ээж аваасаа хэдий би одоо Монголд биетэйгээд ажил хийжсэн ч гэсэн тэгэл ээж аавынхаа ингээл гэр бүлийг хайртай хүмүүсүүдгээ хажууд байгаа шүү дээ тийм. Тэгээ анх яг гүндээ би ингээ Чех рүү ингээ ажлын гэрээгээр ирэх болоход би тухайд Чех гэдэг улс байдаг гэдгийг ч мэддэггүй байсан ерөөсөө. Тэгвэл манай аавын одоо төрсөн дүүнер нь энд амьдардаг. Гэхдээ би ер нь бол яг детальчл сайн мэддэггүй. Нэг аавын ингээд дүүнер маань ингээд гадаадад амьдардаг да. Одоо айгүй л бол баг Европч гэж сайн ингээд мэддэггүй. Нэг Америк одоо Япон солонгосоос цаашаа мэддэггүй байсан байгаа байхгүй юу? Тэгээд ерөнхийдөө гэрээгээр ирэх боломжтой болоод гэрээгээр ирж байгаа юм. Ерөнхийдөө тухайд баг айгүй хурдан ирсэн 6 сарын дотор ирсэн. Тэгээд ингээд ирээл гэхдээ нэг тухайд ингээ манай ах их ингээ мэдүүлчихэж байгаа ингээд нэг тийм одоо бодлыг суулгачиж байгаа. Ерөнхийдөө үйлдвэрийн ажил хийн шүү гэсэн миний одоо тархинд тийм бодол ингээ суудсан ирж байгаа. За би үйлдвэрийн ажил очиж хийх юм байна. Би ерөнхийдөө яг ингээд зурагтаар ингээ хардаг шиг Америк шиг тэнгэр тулсан байрлагатай газар очихгүй юм байна гэдгээ ерөнхийдөө нэг төсөөлөд ирж байгаа байхгүй юу? Тэгэл ингээ хамгийн анх ингээ Чехэд ингээ шүн бууж байгаа юм. Шүн ингээ 10 цаг үед тэгэл одоо бид нэг ах эгч маань тосоол ингээл одоо тосгоны замаар яваал харанхууд ингээл одоо ингээ Чехэд ингээл ах эгчэндээ ингээл ирж байгаа байхгүй юу байранда. За тэгээд ерөнхийдөө ирээл унтаад маргааш өглөө сэрлээ. Тэгэл ингээл харсан чинь зүгээр нэг ингээд нэг 3 давхар ингээд барилгууд ингээд бийжин. Тэгэл би ч ингээд за ерөнхийдөө үйлдвэрт ажиллан жижиг газар очно гэдгийг мэдсэн. Нэг одоо надад бол анх шокорсон зүйл бол хамгийн гол надад байгаагүй. Тэгээ үйлдвэртээ ирээд ажиллаад ингээд эхэлсэн чинь би яагаад ч юм ингээд цаана анхнаасаа л надад тэгэж хүн дээр тусгаж авсан шокорсон зүйл байгаагүй. Өө энэ юу вэ? Өө ийм юм уу гэсэн зүйл анхнаас надад байгаагүй. Айгуу сонир. Тэгэл ерөнхийдөө ажиллаад нөгөө би ч үйлдвэрт анх оёдлын үйлдвэрт иржсэн байхгүй юу? За жинхэнэ ажлын одоо талбартаа гараад ажиллаад ирэхэд надад хэцүү зүйлс гарч иржсэн. Яагаад гэвэл огт мэдгүй хэл дунд орж ирээд тэгэл яг нөгөө нэг Чех хүмүүс дунд ингээ ороо ажиллахад загнаадж байгаа юм шиг, цандраадж байгаа юм шиг тий. Тэнгүүд миний ингээд хүмүүсээс ингээд муухай ингээд одоо шаардлагыг авахгүй тулд би зүгээр юу ч ойлгохгүй байсан урд зүйлээ маш сайн хийх хэрэгтэй юм байна. Би энэ зүйлийг ингээд сайн хийж ээжээ хэн нэг нь намайг загнахгүй, зандрахгүй, надад ингээд одоо байнгын шаардлага тавихгүй юм байна гэдэг зүйлийг нөгөө хүүхдийн одоо сэтгэхүйгээр ингээд юм хийцэн. Тэгэл ер нь л амар сайн ажиллаа хийдэг гэсэн. Зүгээр л сайн ажиллаа хийдэг. Тэгэнгүүт хинч ингээд надад ингээд ирээд заяа чи ингэсэнгүү тэгсэнгүү гэл тэгсэн юм ер нь айгу баг гардаг гэсэн. Тэгэнгүүт тэгээ амьдрал дээр ингээд гараад ирээл нэг 3 сар ингээд ажиллаа хийж байгаа л гэртээ ирэхэд яг нөгөө нэг жоохон хүүхдийн одоо гэрээ санах, ээжигээ санах, аавыгаа санах, гэр бүлээ санах тийм зүйлсүүд ингээд гарч ирж байсан. Тэгээл би ч нэг ах эгчэндээ байгаа шүү дээ тий. Тэгэл нууцаар ингээ уйлчаал ямар хэцүү юм. Гэхдээ ингээ ах эгчэндээ байгаа ч гэсэн өөрийнхөө гэрт байхгүй учраас хэцүү зүйлс нь гарч ирж байгаа шүү дээ. Тэгээ тэр болгоныг тэгэл яхав тэрүүхэн идээ даваал явмаар санагд ээж рүүгээ ингээл нэг уйлал ярьсан чинь миний охин хүрээд ирэх юм уу л гэдэг чинь. Тэр үед ингээд гүгээд очмаар ингээд санагдж байгаа боловч
би юуны төлөө энд ирсэн болоо, би яах гэж энд ирсэн бол за буцаж очиод би яг уу FM-ийн хөтлөгчөө хийж болно. Эргээд би оюутан болж болно. Би чинь их сургуулийн дээр төгсөөгүй ирчихэж байгаа шүү дээ. Жоохноос ирсэн Аюут байгаа. би жоохносоо ирсэн учраас оюутан болох юм байна. Гингүүт нөгөө хүүхдийн тархинд чинь за би энд ажил хийж байгаа мөнгө хурааж болох юм биш үү? Мөнгө хураагаад би явах юм байна гэд бодсон чинь 11 жил амьдэрсэн байна. Болж гэн болж гэн. Тэгээ ирээ зорилгоо ер нь хэр биелүүлсэн гэж боддог одоо ирээд Миний хувьд бол ерөнхийдөө зорилгоо бол биелүүлсэн. Би ч одоо тасралтгүй 11 жил ажилласан хүн шүү дээ. Тэгэл ерөнхийдөө яг одоо ч гэсэн одоо бүх монголчуудын л болдог юм за байртай машинтай болчих юмсан ингээл боддог шүү дээ бид нар чинь. Тэнгүүд би ч одоо 11 жил болж байгаа. Ирээд 2 дахь жил дээрээ л ээж аав хоёртоо одоо орон сууцаа худалдаж авч өгчээсэн. Тэр маань бол би өөртөө гэхээсээ илүү ээж аавынхаа ачийг хариулж өгчээсэн зүйл маань байсан. Тэрүүгээр би айгүй баярлалдаг. Одоо ч гэсэн тэр байранд маань баярлаа. Одоо ер нь ирээдүйдээ эндээ амьдрий гэж бодож байна уу? Эсвэл нэг хэдэн жил ажиллаж байгаа буцъя гэж бодож байна уу? Ер нь ирээдүйн бас зорилго ер нь юу вэ? Төлөвлөгөө юу вэ нэг чинь үү? Ирээдүйн зорилгоо өгөөд би чинь Свед залуутай. Свед залуутайгаа одоо ер нь бас багасаа битгий чинийг нутгийн ингээ хөршүүд байсан хүүхдүүд ингээ бас ингээд хамт байгаад гэхдээ би төрүүлж ирээд ганцаараа байжгаад манай хүн чинь баг 2 3 жилийн дараа агаас ирж исэн. Одоо болохоор энд Чехэд одоо Свед залуутайгаа амууртайгаа гуруулаа бол амьдэрчийн. За. Тэгээд би тэрийн хувьд бол яг ойрын хугацаанд бол Монголдо буцаад Монголд одоо суурин амьдрья гэсэн төлөвлөгөө бол одоо ойрын 5 жилдээ байхгүй байгаа. Чехтэй ерөнхийдөө бол бас дахиад босгох одоо нөгөө битэрийн хувьд хувийн зорилгууд байгаа учраас зүйлээ 5 жилийн дотор баггүй хэмжээнд биелүүлчих байх гэж бодод байна. Тэгээд энд байгаа зүйлээ одоо жин том болгочоод Монголд очиод бас өөрсдийн гэсэн зүйлсийг бий болгоод амьдрий гэж ерөнхийдөө хоорондоо ярилцаж төлөвлөгөө болон зорилго бас байгаа ойрын 5 жил дотроо тий. Ястаа сайн байна. Наа чин чухал ахгүй залуу хүмүүс хамтдаа зүтгэж хамтдаа бүх юм эхнээс нь босгоо тий өөрийн гэсэн ястаа нөгөө өөрийн гэсэн брендийг хүн бий болгох нь чухал ахгүй. Ямар байх нь хамаагүй өөрийн гэсэн брэндтэй байх нь чухал. За одоо ер нь бол өөрийн брэнд гэхээр том юмыг хийхтэй биш зүгээр өөрийгөө илэрхийлэх хэмжээний брэндтэй байх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр та хоёр маань өөрийнхөө брэндийг одооноос гоё боловсруулаад төлөвлөөд бүр өстэй нэрээ жин там болгож байгаа л Монголд очиад ирнэ удахгүй гэж баярлаа. Маш гоё тууштай хөдөлмөрч байна. Их чинь чамаар ингээ бахарах чинь 10 хэдэн жил тасралтгүй ажиллана гэдэг чинь өөрөө маш их хүнийг ингэж шалгуур ахгүй. Ер нь тэгээд ажиллаад ирэх тусам хүн нөгөө дадлгаж байна. Тэрнээ зөгцөн тэрнээсээ бүр нөгөө айдаг байсан бол сүултээ за энэ ч одоо юу аах вэ? Юу хүн байх. Нэг юм нөгөө зоригтой эртээ бяртай болно. Тэр нь айгүй чухал ахгүй юу? Тэр чиний хувьд бол энэ даваануудаа давцсан байна, хийцэн байна, чадцсан байна, мундаг байна. Баярлаа. Ирээдүйнхээ төлөвлөж байгаа юм бас илүү ингэж гоё баталгаажуулахын төлөө өшөө сайн зүтгээд өшөө сайн биелүүлэхийн өрөөлийг тавья. Хоёуланд нь минутаас одоо ер нь ингээд нэг жоохон үлдчихэ. Нэг чинь ингэж бодсон. Урд нь ингээд яг байгаагаараа подкаста хийдэг байхдаа би бүр ингээд 2 цаг магаар ярилцдаг байлаа. Тийм байсан. Дүүн харсан бас видеогийн утсан тийм. Чин юу яалаа? Ингээ монтажлж ингээ болж байна тий. Тэгжээд яг ингээд бодсон чинь бас айгүйх нөгөө энэ компьютер дээр ингээд нөгөө монтажны ажиллагаа маань ингээл урт болоод ингээд ирсэн. Миний компьютер одоо энэ миний 4 дахь компьютер байхгүй. Эвтрээд одоо тийштэй нөгөө багтаамжин дүүрээд ачаад л даахгүй байгаа шүү. Тэгэнгүүт ерөөсөө ярилцж байгаа ярилцлагын маань үн цэнэл байх нь чухал юм чинь ингээд минутыг бол одоо ер нь 40 минутаас дотгошоогоо хийдэг болъё гэсэн зорилготой авсан. Тэгээд хийж байгаа подкастууд маань одоо энэ би чи ер нь 50 дугаар хийцэн байгаа. Дэлхийн 11 орноос Монголтой нийлээд 11 орноос хүмүүс оролцсон миний подкаст. 50 дугаар хийцэн. Тэрнээс 6 дугаар нь
бизнес цэнэг гээд сургалтын дугаар байгаа. Бат хоёр гээд сайхан багштайгаа хамтарсан дугаар байгаа. Чүтисийн багш байгаа. Тэгээ бит хоёрын хамтарсан сургалтаас бусдын 40 хэдэн хүмүүстэй ярилцсан байгаа болохоор дахиад би 50-ыг хийн дараагийнхаа 50-даа би маш товчхоноор ингээд те 40 минутанд багтааж явах зорилго тавьсан байгаа. Тэгээ дахиад 100-аар тогтохгүй л те хийн гэсэн бас зорилготой. Угаасаа хийн. Тэгээ хичээн дүүгийн хувьд бол хоббигоо сайхан хөгжүүлээрэй. Өөрийгөө брэнд болгоорой. Бас өөрийн гэсэн үн цэнийг дахиад өшөө бүтээгээрэй. Энэ ажиллаж амьдарч байгаа ажил маань бол чиний амьдрал. Тэгвэл амьдралыг хажуугаар өөрийн гэсэн үн цэнтэй брендийг үүсгэх ёстой хүн, өөрийн гэсэн хоббитой байх ёстой тий. Хоббигоо хөгжүүлж байгаа хүн өөрөө нөгөө сэтгэл зүй улам хөгжиж дэвшижээдэг болохоор магадгүй чиний хобби манай Туугис ТV-тэй тохирч ивэл хоёулаа чиний хобби миний хоббиг нэгтгэхэд бас дахиад нэг булан нэгээд явъя гэж байна. Хобби ер нь энэ салбарт байгаа да. Тэгээ хоёулаа нэгтгэнэ заяа. За тэгээд хичээндээ одоо гэр бүлийнхэндээ хайртай дотны хүмүүстэй сайхан сэтгэлийн үгээ те сүд залуутаа болон ингээд ээж аавдаа гоё сэтгэлийн үгээ хэлээд Монголд байгаа хамаатнуудаа бас гоё үгээ хэлээрээ. Тэгээд ер нь хоёулынхаа дугаар нэг хэдхэн минут үлдсэн байна гэж хэлж байна. За ойлголоо, баярлаа. За үнэхээр юун түрүүнд бол энэхүү гоё сайхан подкастнда урьж оролцуулсан таньдаа маш их баярлалаа. Анх удаагийн хэд хоёлаа анх удаагийн биш юм шиг маш тухтай гоё ярилцлаа. За тэгэл өөнийг далимдуулаад гэдэг шиг тий. Монголд одоо суугаа хайртай ээжтэй, аавдаа, дүүдээ, хайртай найзуудтай бүгдэнд нь маш их хайртай, та нараа маш их санаж байгаа. Бүгдээрээ айл айлдаа эрүүл мэндэ бодоод урт удаа амьдрахыг одоо хүсэн өрөөж ийн. Удахгүй бүгдээрээ уулзцгаана. Тэрийг бол та нар маань мэдж байгаа. Тэгээ мэдээж хайртай сүйд залуудаа бол үргэлж миний төлөө бүх зүйлийг хийдэг, миний хиймээр байгаа зүйлийг бүх зүйлийг дэмждэг. Тэр бүх зүйлд нь маш их баярлаа. Маш их хайртай шүү. Үргэлж хайр халамжаар дүүрэн байлгадаг. Үргэлж миний төлөө гэдэг чамдаа маш их баярлаа. Мэдээж миний аз жаргалын хамгийн том нэг хэсэг миний хайртай муураага. Охиндоо маш их хайртай гэж хэлмээр байна. За, ястаа хөөх юм аа. За тэгээ сүйд залууд нь бас амжилт хүсье тий. Ингээд сайхан хоёр бинийгээд үнэнч сэтгэлээр ирээдүйн бүх зорьсон зорилгоо биелүүлээд хоёлаа ирээдүйнхээ хамгийн том амьдралынхаа тэр хүсэл мөрөөдлөө үргэлж бүтээгээд одоохондоо охин мууртай ээж болно. Ирээдүйд олон ач зээтэй өнөр өтгөн болоорой гэж бас ёо өнөр өтгөн гэр бүл болоорой. Тэгээд тэгээд би дүүн мартсан байна. Миний бас энэгээд хамгийн их одоо энергийг ирж хүч авдаг зүйлс юм нэг миний хайртай найзууд, бид хоёрын найзууд байгаа. Тэр найзуудтайгаа би үнэхээр үгээр илэрхийлэшгүй. Миний одоо амьдралтаас миний зүрхэнд хамгийн том байр суурийг эзэлж байгаа хүмүүс маань миний чэхэд байгаа. Бид хоёрын гэр бүлийн болон бидний найзууд байгаа. Та нартаа бас маш их хайртай шүү гэж хэлмээр байна. Ах эгчтэй бас минь дүргээч нөгөө чийхэд авчихсан. Ах эгчтэй би ах эгчийнхээ одоо буйны гэхүү те энэ зүйлийг би хизээч мартдаггүй, үргэлж сэтгэлдээ бодож тээж баярлаж талархаж явдаг. Тэрийгээ хизээч одоо амаараа ингэж илэрхийлж хэлж байгаагүй. Тэгээ та нартаа бас маш их баярлаа гэж хэлмээр байна. Харин тийм байна. Ах эгч чинь бол нэр үнэхээр бас те чамааг ингээд сайхан авцраад тэгтээ бас ингээд авцраад хажуудаа байлгаад чамайг амьдралын гараанд чи хүргэж өгсөн бас маш их ачтай буянтай мундаг хүмүүс. Ачтай буянтай мундаг хүмүүс. Тэгээд би бас дээрэс нь тэднэрийнхээ бас итгэлийг алдахгүй, тэднэрийнхээ нэр сүрийг бас гундаахгүй гэж их бас одоо нэр төрөө тэднэрийнхээ болон өөрийнхөө нэр төрийг аягүй хамгаалж бас амьдарч ирсэн. Ястаа мундаг байна. Энд чинь л чухал аахгүй. Ах эгчийнхаа итгэлийг алдахгүй нэрийг ингэж өөдөн гэж муу зүйл одоо ингээд нэх амар ингээд гийгүүлээд дээш авч явахгүй байлаа гэхэд тэр хүмүүсийг ингээд эдний дүү тэглээ инглээ гэдэг оруулахгүй байна гэдэг маань ер нь яг тийм. Энэ дээр би маш их хичээж амьдарч ирсэн тий. За маш гоё яг байгаагаараа подкастын маань яг жинкнээсээ яг байгаагаараа жочноор маань ингээд чи орлоо. Баярлалаа миний дүү.
зорилго бол ерөөсөө л энэ яг байгаагаараа подкастыг анх үүсгэхдээ бүр яг л байгаагаараа ярилцсан бүр ингээ монтажгүй байдаг байсан. Одоо энэ дээр бол их чинь ингээл эхлэл төгсгөлөө залгаал монтажлдаг болсон. Тийм гайхалтай. яг байгаагаараа ярилцсан дүүдээ маш их баярлалаа. Чиний ажил, амьдрал те ирээдүйн бүх зорилгод нь хамгийн сайхан бүхнийг хүсье. Манай Тугис ТV ингээд жочноор маань хурж ирсэн оролцсон бас дахин баярлалаа. Тэгээ баяртай. Би бас танд дахин баярлалаа гэж хэлмээр байна. Цаашдын хоёулагийн хүсэл сонирхол нийлээд хамтдаа гоё зүйлсийг хийнэ гэж бол яг сэтгэлд багтаад байна. Хоёулаа яри шүү минийтэй. За баярлалаа. За баярлалаа. Баяртай. За.